Ер нь яхаараа нэг хүн Чингис хааны тухай кино их ингэ зовж явах хэрэгтэй тийм. Төрийн бодлого гэдэг нь хайц юм. Үгс авахар Монголын улс төрд орж ирлээ. Та нэрээ үгс санаад байгаа шүү. Надаа үгс санаж юу ах вэ? Би бол түрүү хэлсэн шүү дээ. Шудраг ёсон төлөө юм. Арчлалын төлөө юм. Энэ Улаанбаатарч бидний гэр орно гэсэн. Тэр нарын хүрэлцэхийнхээ энэ зам дуртай юм аа тийм. Ардын намд бас илсэх гэж очсон чинь намайг болохоор намын нэг сэв суулна гэдэг аваа. Бас нэг сайхан гэдэг хүнийг бол танаа намд яг хүчтэй жийж гаргаж өндөр хайсан юм шүү дээ. Орой минь үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Гэхдээ нэвтрүүлэг эхлэхээс өмнө үзэгчдээс хүлцэд өчөх нэг шалтгаан байна. За өнөөдрийн цензургүй яриа нэвтрүүлэгт драмын театрын ерөнхий найруулагч Наранбаатар уригдсан байсан боловч тодорхой хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж амжсангүй. Ингээд бид дараагийн цензургүй яриа нэвтрүүлэгт уригдсан байсан зочноо өнөөдөр та бүхэнтэй уулзуулж байна. Өнөөдөр миний зочин бол Зэс Эрдэнийн хувь хувьцаат компани Туузын дарга Алтан Уяг. Танд орой минь төргий. За баярлалаа. Үзэгчдэд бас орой минь төргий. За бид хоёр ямар ч байсан ярилцлага хийхээр нэлээд өмнө бас ярилцчихсэн тийм ээ. Янз янзын байдлаар ярилцлага маань хойшсороод өнөөдөр ингээд ямар ч байсан амжилттайгаар та хоёр реперт ороод иржээ. За тэгэхээр Алтан Уяг гэдэг хүнийг одоо миний мэдхээр бол би таныг одоо сонгуулийн үеэр улс төрийн хамгийн одоо оргил цагт ерөнхий сайдыг нэг актер уурлуулсан нарч айгуу сайн таних юм л та. Тэр яг юу болсон бэ? Та юу гэж хэлсэн юм бэ? За ямар ч байсан нэг актер ерөнхий сайдыг одоо тэрэнд бол нэг гомдог бах. Тэг актер бас уурлаг бах гэж бодож зүгээр ямар ч байсан тэр хүний өөрийнх нь хийж байгаа явуулж байгаа үйл ажиллагаа нь одоо нийгэмд яг тиймэрхүү байдлаар тусч байгаа учраас тэрнийхээ горыг хүртсэн бахаа л гэж бодож байна. Түүнээс биш одоо ямар нэгэн хувийн тооцооч гэдэг юм өөр ямар нэгэн зорилго байсангүй. За тэр тухайн үеийн тэр сонгуулийн ерөнхий сайдтай уулзаж ярьсан асуудал бол манай энэ одоо өмнөх ерөнхий сайд Сүхбаатарын батулд яг үнэ Сүхбаатарын батулд ерөнхий сайдын үед одоо 2010 онд манай Эрдэнэтэд одоо жирийн иргэд хувь хөрөнгөө нийлүүлээд компани байгуулад энэ байгуулсан компаниараа дамжуулаад Эрдэнэт үйлдвэрийн ашиглахгүй олон жил болсон энэ хаягдл овоолгуудыг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулъя. За энийг түшиглээд сайхан үйлдвэр барья, олон хүн ажилтай болёо. За олсон тэр их ашиг орлогыг одоо Эрдэнэт хотын иргэд өөрсдөө хүртдэг байя гэсэн ийм санал санаачлаг гараад одоо үндсэндээ 2010 оны 6 сараас хойш 12 оны 6 сар хүртэл гэдэг чинь 2 жил одоо засгийн газартай одоо хариуцж байгаа тодорхой салбарын яам тэгэл одоо тэр төрийн өмчийн хороо Эрдэнэт үйлдвэр одоо харьцаагүй газар байхгүй. Тэгээ асуудлыг шийдэх болцоо байсаар байхад шийдэхгүй ингээд ард иргэдийг хуураад ингээд эсвэл нэг жоохон басамжилсан маягтай эсвэл өөрснөө нэг хувийн сонирхолтой байгаад байгаа ч юм уу ингээд асуудлыг нэг шийдэж өгөхгүй байсан учраас ерөнхий сайдтай уулзах ийм зорилго тавьсан. Манай одоо тэр компани олон мянган төлөөлөгч. Тэгээд 2 жил уулзах юм уу? Уулзаж чадаагүй ерөөсөө. Тэгээд уулзж байгаа үеийн л одоо сонгуулийн үеэр ажиллаж исэн. Барьж авах гол одоо тэр шанс нь одоо тэр сонгуулийн сурчлагаа хийх гэж ирэхэд нь уулзж байгаа байхгүй юу? Та тэгээ уйлсан бэлээ? Уйлсан. Яагаад уйлсан? Гүн чи. Би энэ ажлыг үнэн сэтгэлээсээ бүтэн 2 жил гарсан хугацаанд өөртөө байгаа бүх юм шавхаад хийгээд явж байхад ерөнхий сайд гэдэг чинь улс орны эцэг нь шүү дээ. Үн чи үр хүүхэд минь юу болов яав юу гэж асууж ах хэвээр хүн байтал басамжилсан, хуурсан, хулигдсан ийм шинжтэй гоморхоод ямар ч хүн би бол үнэн сэтгэлээсээ хандж ирсэн учраас нулимсаа барьж чадаагүй. Таныг согтуу хийсэн гэдэг юм л. За тэр согтуу байхгүй гэдэг асуудал дээр бол би одоо ардын намын удирдлагууд ч гэдэг юм уу эсвэл одоо ардын намын нэрийг барьсан цөөхөн хэдэн албан тушаалтнууд бол юу хүснээ ярьдаг. Ямар ч баримтгүй ярьдаг. Жирийн ард иргэдийг хуурдаг, холигддаг, гүтгдэг, доромжилдог. Тэгээд тэрнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Тэдэнд хууль үйлчлэхгүй байгаагийн нэг жишээ. Тэнд намайг одоо согтуу байсан гэвэл аль хэдийн бариад хориод нилээ болох байсан. Огт тийм байгаагүй гэдэг нь тухайн нөхцөл байдал тодорхой байсан учраас барих хоригч байд юм уу? Одоо ийм асуудал үүсээгүй. Нэгдүгürt
Хоёрдугаар тэгвэл ганцхан намайг согтуу байсан гээгүү. Нөгөө Зэс Эрдэнэ хувь компани тэр олон мянган дэмжигч, хувьцаа эзэмшигчид бүгд согтуу байсан ч гэдэм үү. Энэ бол хитрхи үлгэрээ согтуу явж байсан. Тэгэхээр тэнд ариг уухан нөхцөл ус олоод уучих мөнгөгүй амьдрал хүнд байгаа хүн олон байна шүү дээ. Тийм байхад хүмүүсийг тэгж басаж доромжилж болохгүй л дээ. Хамгийн гол нь яг тэр тухайн үед болсон явдал бол тухайн нөхдүүдэд улс төрийн ашиг хонжоо байсан байхгүй. Сонгуул төхөөд ирсэн, санд хураах гэжсэн учраас өөрсдийгөө уснаас хуурай авч гараад ямар ч байдлаар өөрсдийгөө нэг буруутгахгүйгээр шаардлага тавьсан хүмүүсийг буруутан болгож харагдав. Гэтэ би тэнд их сони юм яасан л ажигласан. За Сүхбаатарын Батуулд бол дипломат ч юм шүү дээ. Тэр хүн бол тэгж нүүрний хуурлаа ил гаргахгүй тийм үү мэрэгшсэн одоо огцсон бид нар шиг эмоц илэрхийлж болохгүй хүн байхгүй. Тэгээ сурцсан байхгүй. Тийм хүнийг чи битгий солиор гэж хэлүүлнэ гэдэг бол нилээн тааварлуулсан юм шиг байна. Та яг юу гэж хэлсэн чинь ерөнхийсэд чи битгий солиор гэсэн юм бэ. Тэгээ тэнд ч одоо дан бочиргоо өсөрж босч ирээл камер хаагаал бөөн бүжиг намссан шүү дээ. Телевизүүдийн камерын бичлэгийг хүртэл арилгуулсан шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо засгийн эрх барьж байгаа хүмүүс яаж дураараа аашилдаг хүмүүсийн одоо сэтгэл санааг ямар зохиомл аргаар удирддаг юм бэ гэдгийг чинь бас тодорхой хэмжээгээр харуулж байгаа байхгүй яг бодтой болсон явдлыг гаргахгүй те зөвхөн өөрсдөө гэмгүй ийм хүмүүс болгож харагдуулахад арга хэмжээ авч шít бичлэг хийсэн телевизүүдийн бичлэгийг одоо арилгуулна ч гэдэм үү тэрийг гаргуулахгүй байх талаас нь арга хэмжээ аавна гэдэг бол хууль бус ажиллагаа шít нэг энэ чинь хэвлэл эрхчлөөнд халдж байгаа байхгүй хоёр гэвэл ерөнхий сайд бол одоо тийм асуудлыг шийдчихээр зиндаанд ерөөс ажиллаж чадаагүй. Миний хувьд тэгж үздэг. Үүнхээр тэр одоо хэдийгээр сонгуулийн сурчлагаа болж исэн ч гэсэн Орхон аймгийн иргэдийн хувьд шийдэхгүй бол болохгүй асуудал байна шүү дээ. Тэрийг Овсгоо Самбаатаа жинхэнэ удирдагч хүн бол шийдэж өгөөд сурчлагаагаа хийх ёстой байтал өмнөх асуудлаа шийдээг үжиж дараачийн бүтэхгүй байхын сурчлагаа яриад байгаа байхгүй. Тийм учраас та нар над хизээч биелэхгүй хачин хий хоосон амлалтаа болоо. Өмнөхөө хийж чадаагүй дараагийнхаа ийм хэрэггүй юм ярих шаардлагагүй гэсэн ийм одоо шаардлага тавьсан гэсэн үг. За тэрийг л одоо хүлээж төсвөрлж чадахгүй тэгэл чамааг яавалч яан шүү чи юм уу юу ч гэж ах шиг эцсийн дүндээ би бол Монгол улсын жирийн нэг иргэн штэ. Тэгэхээр жирийн иргэнтэй тэгж харьцаж байгаа тэр хүн бол үнэхээр баг өмсөж чаддаг гэдгийг харуулж байгаа байхгүй. Тэгээд дараа нь бас нэг бичлэг үзүүлсэн ш. Таныг ерөнхий сайдыг уучлаарай гэ даргаа та асуудал шийдэе шүүгээ гар бариад 6 хамт ахуулаад тэрийг бас их цацвда. За тэгэхээр яг одоо хүмүүсийн одоо нийгмийг яаж хуурч холигдож болдгийм бэ гэдгийг жишээ өгөхгүй. Бид нар яг тэр ерөнхий сайдын уулзалтан дээр очиод ерөнхий сайдыг уулзъя, ярилцсан асуудлыг шийдэе гэдэг шаардлага тавьжээж бүр гарын үсэг зурулж аваад тэгээд тэндээс гарсан. Ингээ маргааш өглөө нь засаг даргын тамгын газарт Орхон аймгийн засаг даргын тамгын газарт Эрдэнэ төлөвлөрийн удирдлагуудыг аймгийн удирдлагуудыг байлгаж байгаад ерөнхий сайд манай компани төлөөллийг хүлээж авч уулзсан. За энэ уулзалтан дээр бол ер нь асуудлыг бол ингээд нэлээд нарийн сонсоод за одоо ерөөсөө асуудлыг бол шийдэх цаг нь болцсон юм байна. Шийд одоо. Одоо шууд гэрээгээ хий. Тэгтээ тэргүй төрийн өмчөөрөө шийдвэрээ гаргацсан юм байна. Энэ овоолгуудыг өөр компаниуд аваад ашиглаж байгаа юм байна. Тэгэхээр Эрдэнэтийн иргэдэд нэг хоёр овоолгоны асуудлыг шийдъя. Тийм учраас одоо гэрээгээ хий гэсэн. Ийм шийдвэр гаргаад Эрдэнэ төлөвлөрийн удирдлагууд, аймгийн удирдлагууд яг сууж агаад сонссон. Ингээд өчнөө мянган хүний өчнөө олон жил яваад хөөцөлдөд ирсэн ажлыг яадаг ч байсан хилтэй амтаач байсан нэг шийд гэдэг ийм эцсийн хариу өгж байгаа хүнийг бид чи бас ойлгоно үстэй. Ингээд ерөнхий сайд за алтан уяа. За Зэс Эрдэнэ хувь компани хамт олоон. Асуудлыг чинь шийдчихлээ шүү. Одоо гомдлгүй. За тэгвэл гар барья. Гээд ингээ бид гар барьсан. Тэгэнгүүт тэрийгэ монтажлаад алтан уяг уйлж ирээд манай намд орё гээд гар хөлийн үсэг бариад гар бариа явчлаа гэдэг дуу оруулж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө тухайн яг сонгуулийн санал хураах өдөрт өгцөн байхад яаж хүмүүсийг одоо хуурж холигтож өөрсдөө нэг мундаг болгож бусдыг ингэж хараар будаж болдгийм бэ гэдгийг тод жишээ. Ерөөсөө л тэр. Тэгэхээр сэтгүүлчдийн хувьд тэнд бол маш олон сэтгүүлчид бараг бүх телевизэн сэтгүүлчид байсан мөртлөө нэгэн ч тэрийг залруулах талаар хөөцөлдөж яваагүй. Яг тэр бодит бичлэгийг зацаагүй. Тэгээд ардын нам нөгөө нэг өөрийнхөө бичлэгийг өөрсдөө зөвтгсөн бид нарыг нэг бүр нэг адгийн юмнууд байсан мэтэр сурчлаад өнгөрсөн. Тэрийг сонгуулийн санал өхөөс
өмнө ингэж балруулдаж ард түмэн тайлбарлаж ойлгуулах хугацаа ч байгаа. Та ямар сони юм ирдэ. Тэр ерөнхий сайдыг дагалдаж яваа сэтгүүлч нар чинь тухайн үед одоо ардын намтай ажиллах гэрээ байгуулсан тий. Зөвхөн одоо сурчлагын засал үүрэгтэй явж байгаа сэтгүүлч нар ш. Та тэдрээс үнийг хүсэх боломжгүй шүү дээ. Тэрийг та мэддэг юм. Ер нь би бол ингэж ойлгож байгаа. Мэдээж яг тодорхой төлбөр өгөөд сурчлагаагаа хийлгүүлж болно. Гэхдээ тэнд бодиттой үйл явдал болоод байна шүү дээ. Монгол улсын хувь заяатай холбоотой. Уг нь тийм. Засгийн эрхийг барьж байгаа хүн өөрөө тийм ёс зүйгүй хандлагатай байхад тэрэн дээр ямар ч сэтгүүлч акцент өгөх ёстой байхгүй юу? Үгүй байж болохгүй асуудал шүү дээ. Ахаад ийм хүн сонгогдох гэж шүү дээ. Тийм учраас тэрэн дээр бол сэтгүүлчид ажиллах ёстой байсан л гэж би хувьдаа бодсон. Тэгэхээр бусад сэтгүүлчдийн хувьд ямар бодолтой байдгийг сайн мэдэхгүй. За тэгэд тухайн үед та ч бас өөрөө нэр дэвшигч байсан шүү дээ. Тэг нэр дэвшигч хүн тэгж болох уу? Яг хуулиндаа бол тэр талаар бол одоо болон болохгүй ч гэдэм үү, тийм айхтар одоо хориг саад ч гэдэм үү байхгүй. А миний хувьд бол тухайн ерөнхий сайдтай уулзах гэж очисон тэр уулзалтын хувьд бол одоо юу гэдэг сонгуулийн сурчлагаа гэхээсээ илүү яг хийж байгаа ажилтайгаа холбоотойгоор л очисон. Нэг хоёр гэвэл би ерөөсөө сонгуульд нэр дэвшсэний шалтгаан нь өөрөө хийж байгаа ажилтайгаа л холбоотой. Та бие даасан уу? Би иргэний зориг ногоон намаас нэр дэвшсэн. Тэгэхээр энэ олон мянган хүн өөрсдөө санаачлаг гаргаад, хувь хөрөнгөө нийлүүлээд, хөрөнгө мөнгөө гаргаад, тодорхой эрсдлийн үүрээд улс орондоо юм хийж бүтээ, ажлын байр бий болгоё гэж байгаа. Хичнээн хүн нийлж энэ компаниг байгуулсан. Тэгэхээр хувьцаат компани гэж байна шүү дээ. Хувьцаат компани болсон манай компани. Одоогийн байдлаар 41 мянган хүн, Орхон аймгийн 41 мянган иргэн энэ компанид ямар нэгэн байдлаар хувь нийлүүлсэн. 700 гаруй сая төгрөгийн өөрийн хөрөнгөтэй болсон. 41 мянган хувь нийлүүлсэн иргэний 21,053 хүн бол насан турш иргэн байж байгаа. 21,053. За энэ нийт 41 мянган иргэн маань өөрөө Орхон аймгийн нийт иргэдийн бараг 50 орчим хувь. За. Манай Орхон аймаг чинь үндсэндээ нэг албан ёсны тоогоор бол 90 мянган хүн амтай шүү дээ. За албан бусаар бол нэг 100 мянган хүн амтай гэж явдаг. Энэ 90 мянган хүний чинь 41 мянган ямар нэгэн байдлаар манай компаниас хувьцаа эзэмшиж байгаа. Тэгэхээр энэ бол яалтчгүй шийдэх ёстой асуудал. Өөрсдийнхөө оруулсан хөрөнгөний хэмжээгээр яг үнэ өөрсдийнхөө оруулсан хөрөнгөний хэмжээгээр. Жишээ нь та хичнээн төгрөгийн хөрөнгө оруулсан. За би бол нэг хайхтар шалтай хөрөнгө оруулж шалаагүй. Яг гэвэл би тийм айхтар баян чинэлэг хүн биш. Тэгээд ч энэ компани болол хин нэгэн хүн оруулсан хөрөнгөний хэмжээгээр хувьцаа эзэмших учраас бас тэр болгонд дураараа хамаагүй мөнгөтэй хүн ингээд их мөнгө оруулаад их хувьцаа эзэмшиж болохгүй гэдэг тийм бодлогыг компани өөрөө барьж байгаа. Хувьцаат компани лимчин жижиг хувьцаа эзэмшигч мэдээж хяналтын багц зэрэг гэж байгаа шүү дээ. Тэн дээр одоо та зөвхөн нэр дурдахгүйгээр хамгийн их хөрөнгө оруулсан хүн хэдэн төгрөгийн хөрөнгө оруулснаа хэлж болох уу? За мэдээж би өөрөө энэ асуудлыг судлаад, олон нийтэд танилцуулаад, ингээд олон нийтээс дэмжлэг аваад энэ ажлыг удирдах явж байгаагийн хувьд би өөрөө огт хөрөнгө оруулахгүй бол бас утгагүй тийм үстэй. Гүн чинь нэг баах улсуудыг уриалчаад нэг өсөндөө би бол таныг бол иргэний хөдөлгөөний удирдагч биш хувьцаат компани туузын дарга гэдгийг асуугаад байгаа шүү. Тэгэхээр та яг хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан бэ? Тэгэхээр би компанид бол ямар ч байсан 120 орчим сая төгрөгийн хувь нийлүүлсэн гэсэн үг. За тэгэхээр танай компани бол одоо жишээ нь Эрдэнэт үйлдвэрийг эзэмших компани бол биш шүү дээ. Биш. Тэгэхээр Эрдэнэтээс гаргаж байгаа тэр шороог л эзэмшихийн төлөө яваад байгаа сте. Би зөв ойлгож байна уу? Тэгэхээр овоолгыг яг үнэ. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд ч гэдэг юм уу, эсвэл зарим нэг нөхдүүдийн хувьд бол нийгэмд буруу ойлголт өгдөг. За энэ Орхон аймгийн хэдхэн хүн нийлээд Эрдэнэт үйлдвэрийг авах гээд байна гэж ойлгуулдаг. Үгүй. Бид бол Эрдэнэт үйлдвэрээс нэг ширхэг шорооч авъя гээгүй. Одоо юу гэдэм бэ? Эрдэнэт үйлдвэрийн одоо яг одоо энэ ажиллаж байгаа уурхаа тийм үү? Энэ уурхаа руу ороод цуг ухъя гээгүй. Эсвэл хажууд нь ухъя гээгүй. Одоо олж байгаа ашиг орлогыг хуваая гээгүй. Зөвхөн гаргаа хайцсан хаягдл байгаа шүү дээ. Хаягдлыг чинь боловсруулъя л гэдэг асуудал байхгүй юу? Энэ хаягдлыг боловсруулаад тодорхой ажлын байр бий болгоё. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн экспортод гаргая. Импортоор орж ирж байгаа тэр барааг орлохоор хэмжээний сайн чанарын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэе. За Эрдэнэт үйлдвэр бол мэдээж Орос Монгол хоёрын дундын өмч тийм үү? Гэхдээ овоолго нь хэний өмч вэ? Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр гэдэг бол тэтэргүүл хоёр хувьцаа эзэмшигчтэй. Нэг нь Оросын засгийн газар, нөгөө нь Монголын засгийн газар. Тэгэхээр тэр овоолго бол гарцаа байхгүй л Эрдэнэт үйлдвэр одоо Эрдэнэт үйлдвэр мэдж байгаа гэсэн үг. Эрдэнэт үйлдвэрийн өмч үстэй. Өмч гэж үзнэ. Гэхдээ энэ төрийн өмчт компани байхгүй юу? Нэг. За. Хоёр гэвэл Эрдэнэт үйлдвэр мэдж байгаа. Тэгэхээр 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 Эрдэнэт үйлдвэр мэдж байгаа
энэ овоолгуудыг өмнө нь ерөөсөө огт ашиглаагүй биш. Ашиглаж байгаа байхгүй юу одоо. Жишээлх юм бол одоо эзэн тодорхойгүй л гэж ярьдаг юм л да. Одоо нэлээ эрх мэдэлтэй хүмүүс орж иж хийсэн болов гэж одоо хүмүүс ярьдаг. Тэрийг хайж илрүүлж олох нь бидний ажил биш тийм үү. Гэхдээ ямар ч байсан Эрдэнэ төлөвлөрийн хаягдл овоолгыг түшиглээд Эрдэмийн компани бол 17 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Америкийн компани. Америк Монголын хамтарсан тийм үү. За Эрдэмийн компани бол ямар ч байсан сүүлийн хэдэн жил бол ашиг орлого бол маш сайн тогтворчсон, нэлээ өссөн. За энэ нь бол одоо Орос Монголын засгийн газраас зөвшөөрөл авсан байт юм уу? Эрдэмийн компани. Тэгэхээр Эрдэмийн компани хаанаас зөвшөөрөл авбаа гэдэг одоо хүртэл тодорхойгүй байд. За. Нэг, хоёр гэвэл Ачит ихт гээд бас нэг компани гараад ирсэн. Ачит их ээ? Ачит ихт гэдэг компани. За. Тэгэхээр Эрдэмийн компани бол 17 жил ажиллаж шүү дээ. Жилдээ 3,000 тонн цэвэр зэс үйлдвэрлэдэг. За. Одоо сүүлд 2010, 2011, 2012 оны ашиг нь бол 20 тэрбум даваа явчихсан. Жилийн ашиг нь шүү дээ. Тэгэхээр энэ бол хангалттай ашигтай ажиллаж байгаа. Тэгэхээр 21 тэрбум гэсэн. 20 тэрбум төгрөг даваа явчихсан байхгүй ашиг нь шүү дээ. За. Тэгтэл би зөвхөн Эрдэмийн үйлдвэрийн хэмжээнд ярьж шүү дээ. Эрдэмийн үйлдвэр бол нэг үйлдвэрт нь үндсэндээ нэг 70-80 хүн л ажилладаг тийм л үйлдвэр шүү дээ. 3 ээлжээр те нэг ээлжиндээ нэг 20 хүн ч юм уу 20 гаруй хүн ажилладаг. Тэгэл 3 ээлжээр ажиллаад нэг 70-80 хүн ажиллаад жилдээ 20 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж байгаа компани Монголд Эрдэмийнээс өөр юу нь олж харахгүй байх гэж бодож байна. Тэгэхээр энэ бол асар өндөр үр ашигтай ажиллаж болдгийм байна гэдгийг харуулж байгаа. За яг Эрдэмийн компани бол ингээд ашигтай ажиллаад улсад тодорхой татвар төлөөд ажлын байр бий болгоод явж гин тийм үү. Гэхдээ энэ эзэн нь хэн бэ? Энэ их ашигыг хэн авж гин вэ гэдэг өөрөө их сонирн байхгүй юу? Ягаад гэвэл Эрдэнэ төлөвлөр өөрөө төрийн өмчт компани тийм. Энэ төрийн өмчт компани одоо түшиглээд тодорхой үйл ажиллагаа явуулаад ашиг олж байгаа эзэн нь хэн бэ гэдэг чи өөрөө их сонирн байхгүй юу? Ингээд Эрдэмийн компаниг иймэрхүү маягтай явж итэл Ачит ихт гэдэг компани Эрдэмийн компаниас 3 дахин хүчин чадалтай. Жилдээ 10,000 тонн цэвэр зэс үйлдвэрлэх чадалтай. Ийм үйлдвэр дахиад хинээс зөвшөөрөл авсан мэддэхгүй баригдаад одоо ашиглалтанд орж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол эцсийн дүндээ засгийн их барьж ирсэн ардын нам ерөөсөө ямар ч бодлого чиглэлгүй бүх юм хаалттай хідэн дарга нарын хүрээнд асуудлыг шийддэг байсны нэг гэрчин энэ байхгүй. Ямар ч бодлогогүй байна гэдэг чинь өөрөө дарга нарын хувьд хааш нь бол хааш нь эргүүлж яхад амар ихгүй. Гэхдээ би бол ингэж бодож байна л да. Жишээ нь та 100 гаруй сая төгрөг компанид нийлүүлсэн тийм үү? Гэтэл та одоо жишээ нь Эрдэмийн компани бол 20 тэрбум цэвэр ашиг нь шүү дээ тийм үү? Үйл ажиллагаагаа нөхөө татвараа төлөөд 20 тэрбум гараа явчлаа гэж. Тэгэхээр та бол асар их мөнгөний төлөө явж байгаа юм шүү дээ. 120 сая за 130 болоо 200 саяг нийлүүлчихээ та 20 тэрбум гаруй төгрөгийн ашигын төлөө явж шин. Энд чинь ашигын төлөө байгуулга үстэй. Ер нь бол за намайг бол одоо гав ганцаараа ашигын төлөө явж байгаа гэдэг. За 41 мянгуулаа та нар ашигын төлөө явж байна. Тэгэхээр мэдээч тий. Өнөөдөр бодолдоо жирийн иргэн хүн их ашиг олдог юмыг хийж ивэл тэр жинхэнэ ардчилсан улс мөн шүү дээ. Жирийн иргэдэн самар жимс түгээд хуушур бууз хийгээл явдаг. Дарга нар нь хэдэн тэр умаар нь олдог бизнесийг хийдэг. Тийм байх ёсгүй шүү дээ. Тодорхой эрх мэдлгүй тийм үү? Жирийн иргэн хүн өндөр ашигтай бизнес хийх болцоо бүрдэж байна гэдэг бол жинхэнэ ардчлал. За энэ зөв. Тэгтээ хараа нэг ийм зарчим надад бодогдоод байгаа юм л да. Таны сая ярианаас утгад эн чинь төрийн өмчт компани тийм үү? Орос Монголын засгийн газар хамтарч эзэмшдэг. Тэр овоолгоч гэсэн тэдний өмч. Гэтэл та бусдын өмчийг би эдрийг чи авна, бид нар авна гэх хэсэг бүлэг хүмүүс нийлчээ дайраад шин. Энэ болохгүй юм шүү. Тэгэхээр чинь миний компаниас лав нэг нөхөр гарч ирээл бид төлөөлөө хувьцаа нийлүүлсэн тэдэн төгрөг яасан чи компанийхаа тэрийг үггээд дайраад ивэл би л өгөхгүй. Тэгэхээр энэ дээр нэг ийм асуудал ярьж байгаа. Бид нар бол тэр шороог авъя гээг өгөхгүй. Тэр шороог боловсруул та нар баяжуулах үйлдвэр барих гэдэг юм уу? Тэгэхээр тэр шороог баяжуулдаг үйлдвэрийг байгуулъя. Байгуулаад тодорхой ажлын байр бий болгоё. Энэ устж өгөө болж байгаа баялагийг жинхэнэ баялаг болгоё. Ягаад гэвэл тэр шороонд байгаа зэс чинь өдрөөс өдөрт уусаж доошо газрын хөрсөөгөө урсаж ороод байгаа. Болоогүй юм шүү. Одоо таны яриагаар л 2 компани ашиглаад байгаа юм шүү энэ чинь. Тэгэхээр энэ одоо саяны яриад байгаа тэр овоолгууд байна шүү дээ. Тэр овоолгууд чинь ингээд тодорхой бороо цасны үйлчлэл ингээд уралд ороод тэр хүдэрт байгаа зэс нь ингээд газрын хөрс рүү урсаж ороод байгаа байхгүй юу? Нэгдүгээрт. Хоёрдугаарт гэвэл тэртээ тэргүй тэр овоолгуудыг өөр
цөөхөн хүний эзэмшлийн компаниудад ашиглуулад байгаа үстэй. Тэгэхээр бид нэр төр засагтаа хүсэл тавьж байгаа байхгүй иргэнийхээ хувьд нэг хүн биш. Бүр хэдэн мянгаараа тий бид нар энэ шороог төр засагтайгаа хамтраад Эрдэнэ төлөвлөлтөй хамтраад үйлдвэр болгоод ашиглая. Олсон ашиг орлогоосоо улсад яг төлөх ёстой татварыг төлөё. Эрдэнэ төлөвлөлтөд оногдох хувийг өгье гэж байгаа шүү дээ. 100% бид авъя гээг байхгүй юу? Тийм л дээ. Эрдэнэ төлөвлөлтөд тодорхой хувийг одоо чинь би ч гэсэн одоо нэг хідэн өмнө говьд очиод хідэн малчтыг нийлүүлээд өөрөө давуу эрхийнх нь хувьцааг эзэмшээд хувьцаат компани байгуулчаад за оюутлахоогоос би одоо энийг авнаа гэд дайраад байвал энэ юу хэр шудраг. Тэгэхээр тэр одоо саяны миний намайг одоо 120 сая төгрөгийн хувь нийлүүлсэн гэж ингэж одоо дэндүү их хувьцаа эзэмшиж чинь гэдэг байдлаар та яриад байна шүү дээ. Тэгэхээр Гэхдээ ямар ч лээсэн та бол давуу эрхийн хувьцаатай л хүн биш үү? Тэгэхээр энэ бол давуу эрхийн гэдэг чинь өөр хувьцааны шал одоо юу гэдэг хуулийн эрх зүйн хувьд өөр зохицуулалтаа өөр ойлголт тийм үү? Ерөнхийдөө бол ямар нэг юм яагаад энэ хүн ийм их хэмжээний мөнгө оруулсан бэ гэдэг асуудлыг эхлээд гаргаж тавих нь чухал шүү дээ. Яагаад гэвэл нэгдүгээр та тэгвэл яагаад ийм их хэмжээний мөнгө оруулж байна? Нэгдүгээр эн чинь өчнөө олон хүн хувь нийлүүлээд явж хахад би тодорхой хэмжээгээр өөрөө ч гэсэндээ би энэ хийж байгаа ажилдаа итгэл үнэмшилтэй байгаамаа тий. Үнэхээр би энэ төлөө явж байгаамаа гэдгээ би нотолж харуулахын тулд мөнгө оруулах хэрэгтэй нэг. Хоёр гэвэл тодорхой энэ урт хугацаанд энэ асуудлыг шийдэхгүй хэд сунжирснаас болоод компани урсгал зардал чинь өөрөө дийлдэхэ байгаад ирж шít. Тийм учраас компанийг санхүүжүүлэх зайлшгүй шаардлага гарсан. Тийм учраас манай компани төлөөлөн удирдах зөвлөл ярьж байгаад компанид эргүүлж авах нөхцөлтөөр хувь нийлүүлэх ийм одоо хэн нэгэн хүнтэй хамтарч ажиллая. Тэгчээж энэ компани үйл ажиллагаагаа явуулахгүй бол данс харалцаж болохгүй шүү дээ. Тийм учраас би өөртөө байсан бүх болцоогоо ашиглаад байр, орон сууц одоо юу гэдэг өмнө хийжсэн бүх юмаа барьцаалахын барьцаал зарж үрж яагаад өөртөө байгаа хөрөнгө оруулсан. Энэ бол нэгдүгээрт би энэ компани үйл ажиллагааг үнэхээр аваад явъя гэсэн сэтгэл байгаа гэдгийг харуулж байгаа. Хоёр гэвэл би хин нэгнийг хулигдах гайгүй. Хин нэгний мөнгийг цуглуулж аваад өөрөө идэх гээгүй. Тийм үү? Гуравт гэвэл одоо ямар нэгэн байдлаар эрсдэл хүлээгээд болохоо байхад хин нэгнийг хохирохгүй байх тийм үү? Тэр эрсдлийг би үүрч байгаа юм шүү гэдгээ эн чинь илэрхийлж байгаа хэлбэр ихгүй. Сайн талаас нь харуул. Сөрөг талаас нь харах юм бол яг саяны хэлдгэр энэ өөрөө баахан хувьцаа эзэмшчихсэн. Одоо өөрөө авах гэж таныг ойлгож байна л да. Альва би ч гэсэн өөрөө хувийн компанид байгуулаад ажиллаж байгаа хүн те. Гэтэл би хувийн компанид байгуулахдаа одоо би ийм юм хийгээд ингээд төдий хугацааны дараа ашиг олно гэдгийг мэдээж тооцсон. Гэхдээ хизээч одоо за энийг би одоо тэдэн хүн цуглуулад мөнгө нийлүүлж босгочоод за би төрөөс энийг авнаа, жагсаж тэмцэж байгаа давнаа гэж байгуулаагүй байхгүй. Тэгэхээр таны компани байгуулсан чинь зөв, ажлын байр бий болгох гэдэг чинь зөв. Гэхдээ яахаар заавал төрийн өмчөөс авах гэдэг юм. Тэгэхээр би жишээ нь ямар ч төрийн өмчөөс огт аваагүй. Ер нь зөндөө олон бизнесмэнүүд төрийн өмчөөс аваагүйгээр л яг тань шиг ингээл компани байгуулаад амьдарч байгаа. Тэгэхээр та гав ганцаараа компани байгуулсан бол тэгж болно нэг. Хоёр гэвэл таны хийхээр зорж байгаа бизнест өөр ямар нэгэн улс төрийн дэмжлэгээр илүү их хэдлээд хэн нэгэн тгээгүү бол болно гэсэн үг. Тэгэхээр биадны хувьд бол нэг хүн биш, хоёр хүн биш, гурван хүн биш, хэдэн мянгуулаа гэдэг утгаараа. Үгүй хэдэн мянгуулаа нийлээд яагаад заавал тэр та нар төрөл байгаа болохоор тэгж байгаа байхгүй юу? Төрийн өмчөд байгаа учраас төрийн өмчөөс ард олон гэдэг нэрээр давмгайлж авах гээд штэ ойлгож байна уу? Та нар нэг өсөндөө терроризм хийж штэ. Төрийн өмч одоо чинь би одоо чинь бүх хэвлэл мэдээллийнхнийг цуглуулад Монгол шуудан авна гэж гадаа жагсаад бөмбөрдөөд ивэл яах вэ? Тэгэхээр наа чи үндэслэл хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ бол за та нар заавал Эрдэнэтийн явуулгыг авах ямар шаардлага вэ? Эрдэнэт үйлдвэр гэдэг энэ үйлдвэр чинь өөрөө байгуулагдсан учраас Эрдэнэт хот байгуулагдсан байхгүй. Тэгэхээр энэ Эрдэнэт хотын чинь эдийн засгийн хөгжлийн гол тулгуур нь өөрөө энэ Эрдэнэт үйлдвэр байхгүй. Ерөөс гол тулгуур нь. Тийм учраас тэр хүмүүс тодорхой хугацааны явцад Эрдэнэт үйлдвэр өөрөө тэр олон хүнийг тижээж дийлэхэ болоод ирсэн учраас нөгөө үлдсэн Эрдэнэт үйлдвэрээс хамааралгүй байгаа хэсэг нь юун дээр тулах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа нэг. Хоёр гэвэл тэр Орхон аймагт амьдарч байгаа баг хүн болгон Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас эрүүл мэндээр хохирч байгаа байхгүй. Тэрийг бол олон нийтийн гадаад дотоодын судалгаа шинжилгээний олон байгууллага төр хүртэл судлаа тогтооцсон байдаг. Энэ цагаан тоосноос болоод энэ Эрдэнэтийн ард иргэдийн эрүүл мэндэд нөлөө үзүүлж тэр битээ хэл 2010 онд Эрдэнэт үйлдвэр аймгийн захиргаа аймгийн үйлдвэрчний хэвлэлийн холбоо энэ гурав
одоо нийгмийн зөвшлийн 3 талд хилцээ байгуулад Орхон аймгийн иргэдийг эрүүл мэндээр хогсныхын төлөө нөхөн олгоор олгоно гэд бүр хилцээр хийцэн байгаа мөртлөө хэрэгжүүлдэг. Олгоогүй юу? Тийм учраас бидний хувьд бол үндслэл байгаа байхгүй юу? Тэнд амьдарч байгаа. Тодорхой эрүүл мэндээр хохирч байгаа. Дээрээс нь бидний эдийн засгийн хөгжлийн гол тулгуур маань энэ байна шүү дээ. Тийм учраас бид нар ямар арга замаар бүгд эрдэнэ төлөвлөлтөд ороод ажиллахгүй лав. Бүгд эрдэнэ төлөвлөлтөөс алгаад тусаад мөнгө авах гэж суухгүй лав. Тийм учраас байгаа нөөц болцоогоо ашиглаад тодорхой үйл ажиллагаа явуулаад тэрнийхээ үр шимийг хүртээл гэж байгаа болохоос биш зүгээр юм авъя гэдэг асуудал биш байхгүй. За ингээд ямар ч үсэн эрх баригчид солигдсон. Одоо бол арчилсан ном засгийн эрхийг барьж байгаа шүү дээ. За энэ засагтай ямар нэгэн гэрээ хэлцээр дор. Тэгэхээр ямар ч үсэн манай Зэс Эрдэнэ хувь компанийн хувьд бол нэгдүгürt улс төрийн байгууллага биш. Энэ бол зүгээр тодорхой үйл ажиллагаа явуулаад ашиг олоод олсон ашигаа олон нийтэд тэгш хүртээе гэсэн зорилготой компани. Ингээд манай компани бол үйл ажиллагаагаа явуулж явах явцад засаг төртөй харьцах зайлшгүй шаардлага гарсан. Гэтэл засгийн эрх мэдлийг барьж байгаа этгээдүүдийн хувьд амлсан амлалтаа ерөөсө хэрэгжүүлдэг. Тухайлах юм бол өнгөрсөн засгийн үед ажиллаж байсан Ардын намын засгийн газар байна тийм үү? Нөгөө ард түмэн санаачлаач бид нар дэмжийа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээ л юу чүлээ ярих юм бол гачин сайхан улс компани байгуулаад зээл өгье. Улс орн бол босоод ирэхээр гоё юм ярьж байгаа байхгүй юу? Яг үндсэндээ бол тийм юм яриад өөртөө баяждаг, бид хоосон үлддэг тийм маягаар л улс орн явж ирлээ шүү дээ. Энийг бол амьдрал нотолж харуул өнөөдөр ардын намд дарга цэрэг хийжсэн нөхдүүд бол ер нь тэр одоо юу хамгийн үнэтэй гоё 30-40 литрийн бензин иддэг машин унаад явж байгаа 100 км-т. Нэх үнэтэй цаг зүүцсэн, гялдсан гонжом, нэх гоё үсгэзгээ самансан. Одоо тэр үеийн тэр 12 оны сонгуулийн сурчлагын үеэр ардын намын сонгуулийн сурчлаганд орох гэж ирсэн хэдэн хурлын гишүүн сайд нар энэ дээр сууж байгаа шүү дээ. Тэгээд тэрнэрт алгаад ашиг гэж ирсэн ард түмэн хоёрын зүс царай өмссөн зүүсэн хоёрын хооронд тоо нэрэ гөөм холзаа байсан да. Өдөр шөн шиг ялгаа. Арай хитрхи зайтай байсан. Тэрийг тэр ардын намын засгийн эрх барьж байгаа хүмүүс мэдрэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар бол яалчгүй хичнээн улс төрийн байгууллага биш ч гэсэн зорьсон зорилгодоо хүрэхийн тулд төр засагта шаардлага тавих ийм зайлшгүй нөхцөл байдалд хүрээ. Та нар хэрвээ амжилтанд хүрээ гэвэл заавал засгийн газартаа уулзраа олох хэрэгтэй. Олох ёстой. Харин тийм. Тэгэхээр одоо би таныг шин засгийн газарт асуудлаа тавьв уу? Яг үнэ. Тэгэхээр би шин засгийн газарт асуудлаа тавих гэдэг асуудлыг ярихаас өмнө оршилдоод байх юм ярьчлаа. Тэгэхээр ерөнхийдөө бол ардын намын засгийн үед тийм байсан учраас бид нар ингээд засаг төртэй холбоотой улс төржөөд байгаа юм шиг ийм байдал харагдаад байсан бохоггүй юу? Тэгээд сая сонгуул болоод өнгөрсний дараа бол жаахан тайвширсан. Яг гэвэл улс орныг сөнөөжөөсөн этгээдүүд ямар ч байсан суудлаа байр суурь тавьж өглөө. За. Тийм үү? Шинэлэг ийм засаг төр гарч ирсэн учраас юмыг арай өөрөөр харах бах. Арай өөрөөр хийх бах. Дээрээс нь ардсан намын мөрийн хөтөлбөр шинжлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ ажлын байрыг бий болгоно ард иргэдэд дэмжин хамгийн гол чухал нэг юм байна. За. Иргэдийн оролцоо. Энэ бол ардчлалын номер 1 зүйл шүү гэдгийг яриад байгаа шүү дээ. Тийм учраас шууд ардч. Яг үнэ. Иргэн хүн санаачлаад ороод ирэхэд тэрийг төр дэмжиж ажил болгодог. Энэ бол өстой эрүүл засагтайгийн шинж өгөхгүй. За тэгээд эрүүл засаг маань ихтгэлийн чинь тийм учраас бидний одоо энэ хийж байгаа ажлыг бол одоогийн ардчлалын нам энэ шинжлэлийн засгийн газар шууд дэмжиж явна гэж үзэж байгаа. Тийм учраас засгийн газрыг амар дөргөөж байна. Тийм учраас бидний хувьд бол 7 дугаар сард бол шин засаг бүрдэг тий. Бас юу ингээд дуграад яах уу гэж бодоод харж ирсэн. 9 сарын 20-доор л солилцсон шүү. 7 сард бол үндсэндээ тангараг өргөсөн тий. 8 сард бол сайд нар томилогдсон. 9 сард бол нөгөө бүртгэж бүрэлдэхүүн яамд тий. 10 сард болохоор төсөв хилцсэн шүү дээ. 13 оны төсөв. 11 сард орон нутгийн сонгуул тий. За одоо л яг нөхцөл бүрдэж байгаа. 12 сар Чингис хааны төрсөн. Тэгээ бид хэд сая 12 сарын 6-ны өдөр яг албан ёсоор ерөнхий сайдад энэ асуудлыг яг эцсийн байдлаар шийдэж өгөөч гэсэн хүсэлтээ өгсөн. Хэдэнд гинэ? 12 сарын 6-нд. Одоо сар гарan болж байна. За энэ хугацаанд ерөнхий сайд бол бидний хүсэлтийг хүлээж авангуудаа яг хариуцсан хүн томилсон. Тухайлбал ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх цогтгөрөл гэдэг хүнийг томилоод энэ асуудлыг судлах, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулах ийм үүрэг өгсөн байна. За ингээд ерөнхий сайдын хувьд бол одоо үнэхээр юм хийе бүтээе гэж байгаа нь бол олон талаар харагдаж байгаа. Хамгийн сүүлийн жишээ дурдах юм бол сая нөгөө цагаан сарын бэлэгтэй холбоотой нэг тийм бизнесмэнүүдийг цуглуулсан тийм шинжлэх шийдий гэдэг уулзалт болсон шүү дээ. Тэрэн дээр ерөнхий сайд бүр өөрөө тэр Монголын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурчлаад
таниулаад Та чи ерөнхий сайдд яасан хайртай байна. ингээд ажиллаа шүү дээ. Энэ бол юм хийя гэдэг сэтгэл мөн шүү дээ. Урд хожид Монгол тим ерөнхий сайд байгаагүй. Завхтлаа ярих. Тэгэхээр энэ бол юм хийя гэсэн сэтгэл байна. Ямар ч байсан энэ хүнээс бол юм гарах нэ гэдгийг харуулж байгаа нэг. Хоёргүй л манай ажилтай холбоотойгоор ерөнхий сайд хоёр маш чухал одоо зүйлээр ам нээсэн. Юу гэвэл нэгдүгээрт энэ овоолгуудыг одоо 20 жилийн дараа 30 жилийн дараа ашиглана, Эрдэнэт үйлдвэр өөрөө ашиглана гэж худлаа ярихаа болий. Одоо ашиглая. Тэр хоёрын компани орж ирээд одоо цөөхөн дарга нарын компаниуд ашиглаад өчнөө өндөр ашиг олоод явж болж байгаа юмыг ингээд ард түмэн ашиглая гэхээр нь 20 жилийн дараа ашиглана гэж ярьж болохгүй. Ашиглая гэдэг нэгдүгээр их зөв асуудал. Хоёрдугаар Эрдэнэтийн ард иргэдэд ашигтай байхад ийм зохион байгуулалт хийя. Эрдэнэтийн ард иргэд ямар нэгэн байдлаар юм хүртдэг байх үст тийм зохион байгуулалт хийж ашиглая гэдэг ийм хоёр зарчмыг барьж агаад энэ асуудлыг шийдъя гэсэн үүргийг өгсөн байна лээ. Тэгэхээр энэ бол яг бидний барьж байгаа бодлого зарчимтай нийцэж байгаа учраас сэтгэл их өндөр байгаа. Ингээд ерөнхий сайдын одоо зөвлөх цогтгөрөлд бид нэр өөрсдөө шалтгааллах бүх мэдээлэл өгсөн, юмаа танилцуулсан. Ингээд одоо байгуулагдаж байгаа ажлын хэсэгт бол бид орж ажиллана гэж бодож байгаа. Тэгжээж асуудлыг нэг мөсөн шийдэн. Түүнээс биш асуудлыг хоёр талаас хамтарсан ажлын хэсэг байсан. Яг үнэ. Тэгэхээр засгийн газар бол уул уурхай яам, эдийн засгийн яам, төрийн өмчийн хороо, үйлдвэр хөдөө аж ахуйн яам, өөр бусад одоо Орхон аймгийн захиргаач байт юм уу? Оролцож болох бүх субъектүүдийг оролцуулж байгаа л ажлын хэсэг байгуулаад нэг тийш нь болгочих хэрэгтэй. Тэгэхгүй ингээл ардын намынхан шиг ингээл аль нь ч мэддэхгүй сонирхлын зөрчилтөө байгаад байгаа ч юм уу, өөртөө авахыг хүсээд байгаа ч юм уу, эсвэл улс төржүүлэх гээд байгаа юм шиг аль нь ч мэддэхгүй яваад иж болохгүй байхгүй. Та тэгвэл их л өндөр сэтгэлдээ засгийн газарт итгээд юм хий гэсэн үнэхээр сэтгэлтэй хүн Монгол улсын ерөнхий сайд болчлоо гэж явж байгаа юм байна л та. Одоо яалчгүй тэгж хэлэх үндэс байна. Юу гэвэл түрүүчийн ардын намын засгийн үед улсын хурлын гишүүн Батулга манай Орхон аймагт айлчилсан байхгүй юу? Ажиллаар очиод манай компани дээр ирээд бидний ажилтаа танилцаад бүр өстө аяйгуу сайн дэмжсэн. Үнэхээр одоо Америкт бол яг 100-200 жилийн өмнө яг хүмүүс ингэж хүчээ нэгтгэжээж юмыг хийж бүтээжсэн. Тэр нь яваандаа хөрөнгөний биерж болж хөгжсөн. Тэгэхээр Монголд бол яг одоо энэ эдийн засгийн хувьсгал явагдаж байгаа энэ цаг мөчид бол та нар юм хий бүтээе гэд им зөв арга замаар явж байгаа чинь зөв өө. Ямар ч байсан манай нам ялах юм бол бид над ажлыг чи 100% дэмжинэ гэж бүр амлаж исэн. Тэгээд өнөөдөр арчилсан нам тодорхой хэмжээгээр засгийн эрхийг барьж ийн. Батулга сайд үйлдвэр хөдөө аж ахуйн сайд болчихсон тий. Үнэхээр одоо бол ерөнхий сайдын хандлага чинь юм байна. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд нь ч ийм байр суурьтай байгаа нөхцөлд бол бидний ажил бүтгэх ёстой. Энэ бол алтан үеийн ажил биш. Энэ бол харахад ингээд нэг хүн ингээд яриад хөөцөлдөд байгаа юм шиг мөртлөөсөө цаана маш олон хүний амьдрал хувь зайтай холбоотой. Дээрээс нь үнэхээр ардчилсан улс муу юм а гэдгийг илэрхийлэх тодорхой хувь нэмэр болно. Дээрээс нь маш олон залуучууд урам аавна. Энэ залуу намайг мэдэн шүү дээ. Олон хүн телевизээр сумаа тайлбарлаж ирсэн те урд нь барилддаг байсан, Монгол Улсын их сургуульд оюутан байсан, зүгээр хуульч ийм залуу шүү дээ энэ чинь те. Одоо тийм баян чинэлэг биш, тийм улс төрийн эрх мэдэлтэй биш. Хүн болгон мэдж байгаа. Тэгээд ийм хүн тодорхой зориг гаргаад зөв үндэслэлтэй санаа гаргаад ингээд олонний дэмжлэг аваад төр зэгтэйгээ дэмжлэг аваад ингээд хамтраад ажиллаад боттой бүтээн байгуулалт хийж болдгийн байх шүү гэдгийг миний үеийн залуучууд надаас дүү хүмүүс хараад урам зориг орох хэвээр. Ингээд улс орны бүтээн байгуулалтанд оролцох хэвээр байхгүй. Хүн болгон хувь нэмрээ оруулах хэвээр шүү. Одоо зэс гэдэг бол маш чухал бүтээгдэхүүн. Өнөөдөр байшин барилга асар их хэмжээгээр баригдаж байна. Энэ олон барилгын чинь дотоод монтажийн утас өөр элдв янзын зэстэй холбоотой энэ барилгад хэрэглэгддэг олон материал байна шүү. Тэрийг бид дотооддоо үйлдвэрлэх юм бол хичнээн амар байна. Та энэд өөр ямар бизнес эрхэлдэг? За би бол нэг хайхтар бизнес хийгээ шалаагүй. Өмнө нь барилддаг байсан. Барилдаж байгаа тэгээд Японд очиж хэсэг хугацаанд амьдарсан. Японоос ирсэн Монгол Улсын сургууль 5 жил сурсан, хуульч мэргэжилтэй болоод төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. За энэ Японд байж исэн гэдэг утгаараа телевизэд ингээ сумгийн барилдааныг ингээ тайлбарладаг байсан. Тийм л түүнээс биш нэг айхтар тийм бизнесийн талаар бол туршлагач гэдэг юм уу баг. Харин хийж бүтээх тийм хүсэл эрмэлзэл бол үнэхээр байна надад. Та одоо жишээ нь яг ямар ажил хийдэг вэ? Одоо би Зэсвэрдний хувь компани төлөөлөн удирдах зөвлөлийн дарга. Та цалин авдаг уу? Энэ компаниг амжилтанд хүргэх ёстой. Би цалин авдаг уу? Тэгэд яаж амьдртын та? Харин гэр бүлийн хүн чинь юу вэ? Манай гэр бүлийн хүн бол
эдийн засагч, математикч ийм эмэгтэй байдаг. Хаана ажилтгүй? За эхнэр маань саяхан төрсөн. Тэгээд одоохондоо бас гэр зур. Гэртэй байгаа юу те. Одоо би таныг хардаж эхэлж байна л да. Яа тэгэхээр та 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийцэн. За мэдээ 100 гаруй сая төгрөгийн хөрөнгөө хийсэн хүн бол энийг орхиж чадахгүй би ойлгож байна. Тэгээд та жишээ нь амьдралаа яаж залуулсан? Гэтэл та ийм том юм яриад хойно 41 мянган хүн дагуулаа яваад идэг. Санхүүжилт хаанаас гарч байна? За тэгэхээр ер нь бол хүн болгон тодорхой хэмжээгээр ямар нэг юм хийж ажил амьдралаа гүйцэлдүүлдэг нэг. Хоёр гэвэл хүн болгонд ах дүү найз нөхөд үүдий нэг амьдрдаг нэг тийм орчин байдаг. За ах дүүнэр маань бас болцооны хэмжээгээр намайг дэмжиж байна. Ягаад гэвэл энэ дүү маань бас болцооны юм хийж байгаа, зөв юм хийж байгаа. Одоо ингээ ажил төрөл нь бүртгүүл бас тий эргүүлээд бас одоо ах дүүнэртэй нэг нэмэр болчих واخ ч гэдэм үү тий. Тийм мэдээж ямар ч газар тийм юм байна. Тийм учраас нэг ах дүүнэрийн дэмжлэг байна. Хоёр гэвэл би энэ Эрдэнтийн энэ шороог ер нь бол яагаад ашиглах ёстой юм бэ гэдэг санааг хамгийн анх олж авсан байж таараа штэ. Тэр санааг олж авахдаа би Өвөрхангай аймгийн Уянга суманд очиж олж авсан байхгүй юу. Тэгэхээр тэр Өвөрхангай аймгийн Уянга суманд би яагаад очисон бэ гэхээр өмнө нь би телевизээр ярьж ирсэн. Хэрвээ одоо шаардлагатай гэвэл би бас зах цухаас нь ярил л да. За би ингээд телевизээр сумаа тайлбарладаг байлаа. Тэгээ сумаа тайлбарлаж байхдаа бас гайгүй цалин авнаа. Тэгээ реклам сурчлагаа ороод ирэхээр тэрнийхээс нь хувь аавна. Тэгээ хэдэн цаас цуглуулсан. Тэгээ би хажуугаар нь Японы сумогийн аваргуудын тухай кино авчраа. Тэрийг орчуулад ингээд Монгол үзэгчдэд зориулаад гаргадаг. Тэрэн дээр маань нэлээх реклам сурчлагаа орж ирдэг байлаа. Ингээд нэг под хийсэн хэдэн цаастаа за одоо нэг байртай болно доо гэж бодоод нэг хэдэн цаас цуглуулсан. Тэгээд 2006 оны үед. Тэгсэн нэг удаа Япон явж нэвтрүүлэг хийх боллоо. Тэгэхээр бас давхар ашиг олчих санаатай Японоос очиод нөгөө баахан хуучин машин худалдаад аваад ирэхгүй байсан мөнгөөр. Тэгсэн яг тэр үеэр дэлхийн нөгөө санхүүгийн хямрал болоод Монгол улсад тэр нь нөлөөлөөд нөгөө машин зарагдахаа байж тээ. Нөгөө монголчууд чи ягаад гэвэл ихэнх нь банкар лизингээр дамжуулж машин авдаг учраас банк зээл гаргахаа болчихоор машин авдаггүй байдаг. Тэгээд машинаа зарж чадахгүй бүр яад юм бэлээгээ байжсэн чинь ашгүй нэг найз маань таарлаад намайг чинь зүгээр жигтэйхэн телевизээр сумаа ярьдаг од болчлоо гэж баах магтаал дайллаа. Тэгэл дайлж захтаа манай хүн ярьж байна. Одоо би одоо ингээд хавар болохоор ноолоор аваад зам болохоор алт ухаад намар болохоор та тэгэхээр алтны нинжануудын амьдрал дээр утсан. Яг үнэ арьс ширээ ингээд тэрийг арай боловсронгуй болгох санаа болгожулсан. Ерөнхийдөө манай найз тиймэрхүү маягаар ингээд ах юм ярьлаа. Тэгэхээр би бас чинь хүн байна да өөрөө нэг хийж байгаа юм бас ярина да. Би ингээд сумгоо тайлбарлаад ингээд найз нэг хэдэн цаастаа болцсон нэг байр авах гээд хэдэн цаас байгаа ингээд ярьчихгүй. Тэгээд ингээд байр авах гэжсэн мөнгөөрөө машин аваад машинаа заргасан зарж чадсангүй одоо ингээд машинаа зараад байр авандаа гэж ярьчлаа. Тэгсэн нөгөө нөхрийн маань толгойн ажиллаад чи ерөөсөө наад машинуудаа зарж чадахгүй бол найзд өгчих. Би чамд наадам гэхэд наад мөнгөний буцаагаад бүгдийг өгнө гэд. Тэгээ би нэгэнт өөрийн гэсэн зогсоол байхгүй. Тэрийг байнга арчид зүлгэж хүн тайлбарлаж чадахгүйгаас хойш шантраад амрын бодоод тэр найздад бүгдийг өгчихгүй нэг 10-аад машин. Тэгсэн нөгөө нөхөр чинь тэрийг авч яваад Өвөрхангай аймгийн Уянга суманд авчиад нөгөө Эрдэнэтийн халтаар сэлцсэн. Ухаж исэн одоо ажилуулж исэн уурхаага дутуу ухаад орхицсон дутуу угаагаад орхицсон тэр шороо байгаа шүү дээ. Тэр шорооны нэг бүндгөрөөр нь сольчих. За. Тэгэл би наадан болтол хүлээлээ найз маань байдаг. Гайхаад хүү хай болоод гисэн чинь Өвөрхангай Уянгад байна гэж. Тэгээ нөгөө би ч байр авах гэдэг юм шүү дээ. Их нэртэй болсон, хүүхдтэй болсон, амьдралаа бас нэг атайхан болгож чаад айлын өрөө хөллөө явж байгаа юм чинь. Тэгээд аргаан бараад нөгөө найз дээр очсон чинь найз маань нөгөө машины чинь шороогоор солилцоо. Одоо энэ шороог угаавал тэгэл мөнгө чинь гаргана даа гэл тэгж ин. Тэгэхээр баах уурлаа чи одоо наад хүний ингээд юм бүтэхгүй юм хийчлээ инглээ тэглээ гэтгсэн чинь манай найз хүний угааж байгааг надад авч үзүүлээд. Гүй энэ харалтаа чи бусад хүмүүс угаагаад ингээд гарч ин чи жоохон төвчээртэй байжээ гэд. Тэгээ за одоо тэгээ угаагачтай гэсэн чинь гүй энэ чинь дахиад угаахын тулд хамаа. За тэгээ би баг ойлгочлоо тийм. Баах юм хэрэгтэй гэж. Тэгээ сүүлдээ нөгөө хэрэгтэй хамааз мамааз элдв янзын юм түрээслэхийн тулд дахиад би мөнгө гаргах хэрэгтэй болж байгаа байхгүй. Ягаад гэвэл би дахиад мөнгө гаргахгүй бол тэр найз минь угааж чадахгүй болж байна. Тэр угааж чадахгүй би мөнгө авч чадахгүй болж байна. Тэгэхээр би мөнгө авахын тулд тэр нь туслах хэрэгтэй да. За ингээд туслаад бит хоёр ингээд байжсан чинь хажуугын талд нэг залуу бас яг тийм шороо угаадаг нэг Эрдэнтийн залуу байсан. Тэгсэн тэр залуу хурж ирээд нэг өдөр ярьж байна. Гэхдээ энэ өстой юм ерөөсө гарддаг.
одоо ингээд хүний угаагаад ингээд орхичихсан ийм гарахгүй юм мэддэхгүй юмыг угааж явахын оронд жоохон танилтай жоохон улс төрчдийг таньдаг мэдлэлтэй хэн шиг бол манай эрдэнэтэд бол өстой хин ч угаагаагүй те амар их шороо байна гэж ярьдаг байхгүй. Тэгээ яг тэр үед над юу гэж бодогдсон бэхээр би ч нөгөө шинэхэн хуулийн сургуулийн тэр төгссөн бас нэг тийм нэг залуу хүний нэг тийм хатуу үзэл бодол байна шүү дээ. Гэтэл хууль гэдэг чинь хүн болгонд тэгш үйлчлэх ёстой. Тийм үү? Эрх мэдэлтэд нэг өөр үйлчлээд эрх мэдлгүүд нэг өөр үйлчлэх ёсгүй гэсэн ийм одоо зарчмаар хичээлж сурч боловсроод удаагүй байсан хүн чинь танилтай бол мөн тэгчих боломж байна гэж ярихыг сонсох айгүй сонсгож байгаа байхгүй. Тэгээ яг тухайн үед тэр найз маань ингээ би найздаа туслаа тэр юур ханга уянгад өнөө шороогоо угаагаад дууслаа. Ингээд дараа нь Эрдэнэтэд очиод тэр их том шороог чи хараад хүнд бодогдсон юм байна л та. Гүч нэгдүгээрт өвөр хангаа уянгад тэр нэг жохон шороо угаагаад тэр хүн тэгээд амьдралыг ингээ болгоод наан цаана болоо те. Гэтэл Эрдэнэтэд ийм том шороо зүгээр эргүүлэхэд бол мэдээж одоо ашигтай байж таараа тийм үү. Тэгэхээр бит хоёр хоёлаа юу ярьж байгаад ийшээ орсон бэлээ. Намайг одоо хаанаас яаж амьдраад байгаа юм бэ гэдгийг. Тэгэхээр би тэр өвөр хангаа уянг суманд нэгдүгээрт найздаа тусалсныхаа төлөө мөнгө уцааж авсан. Хоёрдугаарт ер нь уул уурхатай танилцсан. Анхны мэдгэдэгхүүнтэй болсон. Гуравдугаарт гэвэл би тэр найз маань ингэсэн байхгүй. Нэгэнд надад одоо мөнгө байхгүй. Чиний мөнгөөр энэ шороог худалдаад авцсан. Тэгэхээр эхний ээлжинд хоёлоо чиний мөнгийг гаргая. Хоёрдугаарт юм гарвал хоёлоо хувааж авъя гэсэн байхгүй. Тэгэхээр чин бас нэрэж тийм юм болов. Өчнөө тэнд 100 гаруй уурхай ажиллаж исэн. Одоо хүмүүс ингээд болдсон болоос болдсон юм чин болов гэж бодоод ингээд найзтайгаа зүтгэсэн. Тэрнээс бол би бас болцооны юм олсон. За ойлголоо. Тэгээд тэндээс санаагач олсон байна. Яг үнэ. Тодорхой хэмжээний мөнгө олсон байна. Яг үнэ. Ямар ч үсээ шатаагүй юм байна. Аа. Тэгэхээр таныг нөгөө сума тайлбарладаг байсан, Япон өдөрт байсан, цэвэг нямтай одоо ах トゥ угийн холбоотой гэдгээр чинь за энэ Зэсэрдний хувь компани ард буюу энэ алтан үеийн ард одоо Японы якуза нар байгаа гэдэг. Баахан явсан да. За тэгэхээр яг тэр бол нөгөө тэр шороон дээр бас сонирхол, хувийн сонирхол байгаа албан тушаалтнуудын ганц нэг ярьсан яриа байж магадгүй. Түүнээс биш цэвүүний битээр бол яг төрсөн ихтэй хоёрын хүүхдүүд харилцаа тийм сайн биш. Ерөнхийдөө ойр биш үү тий ойр дотнд биш. Тэгээд нэг яг ах トゥ улсын тааралдвал мэдлэн ярина хөөрнө. Тэгэл нэх хайхтар тийм дотн биш нэг. Хоёр гэвэл цэвүүний ер нь ямар хүн бэ гэдгийг Монголын ард түмэн мэдж байгаа шүү дээ. Ямар хүн? Ямар ном даруу тийм үү? Тийм байна. Өнөөдөр та нар цэвэрмийн барьсан байшин гэж сонссон уу? Мэдгүй. Цэвэрм өнөөдөр Япон явснаас хойш ер нь Монголтой ер нь ээж цэвэрм чинь Монголын иргэн билүү? Японы иргэн. Японы иргэн болсон шүү дээ. Ээж аавтайгаа л харьцаж байгаа. Өөрийнхөө төрсэн ах トゥ нэртэйг л харьцаж байгаа болохоос ер нь Монголд харьцаа ер нь бараг байхгүй шүү дээ. За яг хуу налаахад бас төрсөн нутагтаа гээд одоо бас хандивар нэг машин имлэгийн тэрэг цагдаагийн машин гал командын машин энэ авчирч бас тусламж үзүүлсэн тийм юм байгаа. Бусдаар бол одоо Монголд бизнес хийгээл байшин сав барайл газар мазар аваад нэг сөөм газар ч аваагүй цэвнэ. Яаж вэ? Харин бүр бид нар ингээд тодорхой хэмжээгээр цэвнэмийг гээ энэ ч одоо энэ нэр хүндээ ашиглаад энэ байгаа болцоогоо ашиглаад Монгол бизнес явуулаач Монголын ард түмэндээ энэ нутагтаа бас хэрэгтэй юм хийгээч гэж хэлээд жоох ад болдог байхгүй. Нөгөөтг чинь тийм юм хүлээж авдаг байхгүй. За юу гэж хүлээж авах вэ? Яагаад Монголд хөрөнгө оруулах? Японы иргэн юм чинь. Гэхдээ яг хөө тэгтээ Японы иргэн багхгүй тэр чинь. Тэгэхээр Монголын паспорт нь Япон байж болно. Тэгтээ тэр мах цус нь Монгол үсттэй тэр чинь. 5 Монгол хүнийг ажилтаа болгосноос тэнд 5 Японыг ажилтаа болгосон дээр шүү дээ. Цэвэрний хувьд бол. Тэгтээ би тэр бол тэгж бодохгүй байна. Зүгээр ямар ч байсан тэр хүний хувьд бол би зүгээр одоо алтан хуйгийн ард Японууд те байж магадгүй цэвнэмээр дамжаад Японууд орж ирээд Эрдэнэтийн шороог авахгүй чинь гэдгийг эсрэг та хоёр ярьж байгаа шүү дээ тий. Тэгэхээр алтан хуйгийн ард бол нэгдүгээр цэвнэм байхгүй. Хоёрдугаар цэвнэм бол байвал зүгээр юм шүү. Юун тэр шороотоо манта бити хил юмд хөдөлгөө хүн байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэр бүтшгүй зүйл. Цэвнэм бол одоо яг л зөвхөн барилдаа л явж байгаа. Хэнд ч гэм хоргүй өстой тэгэл өөрийнхөө хийх урдгаа хийгээл явж байгаа.
Тийм учраас миний ард Японч байхгүй, цэврэмч байхгүй. Миний ард бол 41 Эрдэнтийн тэр 41 мянган иргэн удахгүй Эрдэнтийн 90 мянган хүн бүгдэнд нь хувьцаа эзэмшүүлнэ. Ингээ бүх та эрдэнтчүүд. тэгээд 41 мянган хувьцаа эзэмшигчтэй байж яагаад сонгогдож чадахгүй? За тэгэхээр ер нь юм хийж бүтээх гэж явна гэдэг бол сонгуульд өрсөлдөхөөс хэцүү. Сонгуул гэдэг чинь өөр асуудал. Тэр сонгуульд өрсөлдөөд сурцсан хүмүүс гэж байд юм байна. Нэг. Хоёр гэвэл сонгуульд ярддаг технологи гэж байд юм байна. Миний хувьд бол тэр улс төрийн тэр нарийн ширээмийг мэдэхгүй, сонгуульд өрсөлдөж үзээгүй, тийм хар хориггүй оролцож байгаа байхгүй юу? Гэтэл чин тэнд чин бүхэл бүтэн технологи ажилт юм ба шүү дээ. Машин ажиллаж хүн ялт юм байна. Асар их хэмжээний хөрөнгө мөнгө зарж ээж тэр улс төрийн эрх мэдлийг гартаа хийд юм байна. Түүнээс биш зүгээр ингээд бодтой одоо би ийм ажил хийх гэж байгаа, би ийм хөөн гэд сонгогддгүй л байхгүй юу? Гэхдээ тэр сонгогдсон хүмүүс бас байна. Хороо байлгүй яг олон юм донд байна шүү дээ. Гэхдээ л ерөнхийдөө л 98-9% нь яг тэр технологиг 41 мянгуулаа нэг компанид орчоод компанийхаа тууцын даргаыг сонгодгүй туужнуудаа л гэж би хэлэх гээд байна л. Харин тийм тэгэхээр би бол одоо манай Орхон аймгаас улсын хурлын гишүүн цог сод билег хоёр сонгогдсон тийм үү? Яг одоо бол Орхон аймгийн иргэд өөрийн гэсэн төлөөлөл их хурлд байна гэж харахад айгүй хэцүү. Яагаад? Үнэхээр та нар дуу хоолойг нь харж байгаа үстэй. Тийм үнэхээр тийм хүчтэй бидэнд хэрэгтэй дуу хоолой мөн үү? Одоо нэг эрдэнтчүүдийн нэг тулгамдаа л одоо заавал дуу хоолой нь чанга байх хэрэгтэй тийм үйл явдал байгаа юм уу? Байна. Өнөөдөр эрдэнэт үйлдвэрийн энэ их том нийлүүлэлт байна шүү дээ. Асар хэмжээний нийлүүлэлт. Тэрийг ядаж эрдэнтийн ард иргэд нийлүүлдэг байлгахын төлөө энэ хоёр их хурлын гишүүн яагаад явахгүй вэ? Өнөөдөр Эрдэнэт хот маань өөрөө байгуулагдсан гол үндслэл нь Эрдэнэт үйлдвэр шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн гол тулгуур нь. Тийм учраас нэг хэсэг нь Эрдэнэт үйлдвэртэй ажиллана. Нэг хэсэг нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүсийн хүүхдэд нь хичээл ном заана, эмчилнэ. Нөгөө хэсэг нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүсийн хоол ундыг хийн, хувц ундрыг хийн, тийм үү? Ингэж ажиллах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт нийлүүлж байгаа тэр 200 сая долларын тэр их бараа бүтээгдэхүүнийг хэдхэн дарга нар хаанаас ч бүүмэд авчраа нийлүүлчихдэг. Ард иргэд нь ядуу ажилгүй. Эрдэнэт рүү ер нь юу ч хахаж болдгийн гэсэн шүү дээ. Тэгж л ярьдгийн тэгээд яг шахаж үтсэн биш яаж мэдэх вэ? Тэгэхээр тэр тэргүүл одоо эрдэнтчүүд өөрсдөө сонгоцсон юм чинь тэгэл тэр хоёр хүнээ одоо хараал суучих хэвээр. Тэгэхээр би бол улсын хурлын гишүүнээр сонгогдсон тэр хоёр хүнд бол хандаж хэлэхэд бол үнэхээр Эрдэнэт үйлдвэрийн хаалгыг эрдэнтчүүдэд нээж өгөөч гэдэг л тийм л хүсэлтэй. Хэрвээ би их хурлын гишүүнээр сонгогдсон бол тийм үү саяны өнгөрсөн сонгуульд би нэр дэвшсэн тийм үү. Хэрвээ би ялсан бол миний хийх хамгийн түрүүний ажил бол энэ Зэсэрдний хувь компанийн ажлыг хуулийн дагуу хийх байсан. Нэг. Хоёр гэвэл яг тэр Эрдэнэт үйлдвэрийн хаалгыг нээх байсан. Тэр ган бөмбөлгийг эрдэнтчүүдээс авах хэвээр. Тэр бэли, тэр ажлын хувцас, тэр хоол унд, тэ өөр бусад бараа бүтээгдэхүүнүүдийг эрдэнтчүүдээс авах хэвээр шүү дээ. Тэгжээж Эрдэнэтийн ард түмэн жаахан ч ихсэн ажилтаа орлоготой байна шүү дээ. Хэрвээ Алтан уяг сая таны яриад байгаа шиг за энэ засгийн газар наад асуудлыг чи шийдэж өгөхгүй л та яах вэ? Шийдэх үүрэгтэй. Хэн өгсөн тэр үүргийг? Ард түмэн та нар шийдгээд сонгосон байхгүй. Бид нар шийдэж чаднаа. Биднийг шийдэхийг хараарай. Биднийг сонгочих. Тэгээ бид нар шийдэд өгье гэж гарч ирсэн байхгүй. Тийм учраас шийдэх үүрэгтэй. Айддээ мэдгүй дээ. Би бол засгийн газарт итгэх итгэл бол огт байхгүй юм шүү дээ. Засгийн газар болгон л эхлээд ингэдэг шүү дээ. Тэгтээ юм арай өөр болж байна. Миний хувьд мэдрэгдэж байна. За юу өөр бол? Арай л өөр болж байна. Яг юу өөр болоод? Яг гэвэл ерөнхийдөө за ямар ч үсэн нэгдүгээр игнэгээр номерын зохицуулалтаа явдаг боллоо. За тэр бол Улаанбаатар хотын асуудал. За тийм үү? Үнэхээр манай Монгол улс хөгжөө гэвэл энэ их түүхэн эдийг боловсруулах хэрэгтэй. Үйлдвэрүүд баригдах хэрэгтэй. Тийм үү? Нэгдүгээр асуудал. Хоёрт гэвэл тэр үйлдвэрүүдийн хувьцааг ард түмэн эзэмших ёстой. За таны бодлоор яг юу өөрчлөгдөд таа? Энд чинь засгийн газар юм хийх гээд өчнөө олон юм төлөвлөө тэр нь үнэхээр нүдэнд харагдахаар юмнууд хийнэ гэдэг нь тодорхой байна шүү дээ. Одоо хавраас эхлээд харагдана. Харж байгаарай. Би бол энэ засгийн газар үнэхээр яг ажил хийх гэж байна гэж ойлгож байна. Бүр яг сэтгэл би тодорхой бүр мэдрэмж надад өөрөө ирэхгүй төрж байна. Яг гэвэл тэр Алтан уяг сайдын тэр ажиллаж байгаа хандж байгаа хандлага байна шүү дээ. Үнэхээр бүр за одоо үнэхээр идэж ууж ханлаа энэ улс орныг тийм учраас энэ
нэг 4 жилийн дотор үнэхээр хүнд хэрэгтэй юм хийгээд бууя гэсэн сэтгэл энэ хүнээс За яах вэ? Хитэн мах сүүн дээр л батаас өгөөл өөрийнх нь махны компани ч гэсэн тэн дотор нь ажиллаад явж байгаа шүү дээ. Сүүгээл нэг хитэн хүмүүсийг ингэж энэ бол популизм байхгүй. Энэ бол коммунизм байхгүй. Жишээ нь яг өөрийн чинь наад ажлыг дэмжиж ч юм уу эсвэл хүмүүст яг тэр арчлын зарчмаар эрхчлөөг нь өгж байгаа юм байхгүй байхгүй. Наад бол ч одоо бүгдийг хааж боогол эхэлж шин. Тэгэхээр яг би бол ингэж яага та эсвэл ийм гинэн байна уу эсвэл зүгээр нөгөө асуудлаа шийдвүүлэх гээд өнөөдөртөө ингэж ярих шаардлага танд байх шиг байна. Би бол хараа ардын намын үед засгийн газартай харьцаж үзсэн байхгүй юу? Жишээлбэл ардын намын засгийн үед та ганцхан засгийн газартай л харьцаж үзсэн. Тий, Батболд ерөнхий сайдын үед ингээ асуудлыг шийдвүүлэх гээд очиход тодорхой бүр ингээд хүлээж аваад нөхцөл байдалтай танилцаад ингээ шийдэх гэсэн сэтгэл ерөөсө гаргадаг байхгүй. Айгүй их цантай байхгүй, завгүй, уулзахгүй, эсвэл юу гэдэг одоо хуурна. Ерөөсөө л хуурна, таагдах нь. Айгүй явуургүй. Тэгэхэд Алтан уугийн сайд одоо яаж вэ? Шаардлагатай бол уулзъя, байж. Эхлээ судлаад ингээд холбогдох бүх субъектуудыг тодорхой болгоод тийм үү? Ингэж яагаад бүгдээрээ уулзаад шийдье гэж юм. Ерөөсөө бултахгүй байна. Яг шийдээ наадах чинь. Та яг өөртөө уулзсан уу? Одоохондоо бид нар цогт төрөлгөө зөвлөхөөр нь дамжуулж уулзж чинь. Тэр зөвлөх байр суурийг илэрхийлж байна. Тэгэхээр хоёр том зарчмын асуудлыг шийдчихлээ шүү дээ. Нэг нь бол энэ шороог ашиглая. Нөгөөх нь эрдэнтийн ард иргэдэд ашигтайгаар ашиглая. Энэ бол юм шийдэж шүү дээ. Сэтгэл гаргаж шүү дээ. Энэ байтугай олон асуудлыг шийднэ гэж бодож байгаа. Ер нь бол хараа би ягаад ардын нам та жирэн засгийн газрын гишүүн шиг яриад байна уу? Одоо засгийн газрын нэг гишүүнийг аваад ирсэн юм шиг л яриад байгаа чинь. Миний хувьд бол би одоо ягаад ардын нам одоо жишээлбэл үнэхээр одоо засгийн эрхийг барьж эсвэл арчсан намын гишүүн шиг ч юм уу? Би арчсан намын гишүүн. Иргэний зоригийн гишүүн биш юм уу? Биш ээ, би арчсан намын гишүүн. Иргэний зориг ногоо намын дүрмээр бол одоо иргэний зориг ногоо намын гишүүн биш хүн иргэний зориг ногоо намын нэр дээрээс одоо сонгуульд өрсөлдөж болно гэсэн дүрмтэй л байхгүй да. Тийм үү? Ардчилсан намын гишүүн хүн иргэний зориг ногоо намын нэр дээрээс би бол 2009 онд ардчилсан намын гишүүн болсон. За. Тэгээд сонгуульд өрсөлдөхийн тулд намаасаа татгалзсан шүү дээ, тийм үү? Тэгээд сонгуульд өрсөлдөнө. Эргээд буцаад намынхан гишүүн болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хуулиар зөвшөөрөгдсөн асуудал шүү дээ. Түүнээс би хин нэгнээс урууж харваагүй. Ардчилсан намын дүрмд бас энийг зөвшөөрд юм уу? Гишүүн нь өөр намаас нэр дэвшчихэд ялагдвал буцаад сэргийчдэг. Ер нь бол намын дүрмэнд бол тухайн намын гишүүн бол өөр намын нэр дээр нэр дэвшиж болохгүй. Би гишүүнээсээ татгалзаад тэгээ сэргийлгсэн үү? Сонгуулийн үйл ажиллагаанд оролцоод одоо яг аль биесээр сэргийлгээгүй л байна л да. Хурдан сэргийлгэж авах хэрэгтэй. Ер нь бол мэдээж ардчлалыг би ухаан орсон цагаас л дэмжиж ирсэн. Намайг одоо 5 6 дугаар ангийн хүүхэд байхад л анх одоо Сүхбаатарын талбай дээр өсвөлэн зарлаад өвлийн хүүтэнд ингээл чагсаал цуглаан болж ийла. Яг тэр үед манай ихч эрхүүд оюутан байсан. Ихч маань ингээд эрхүүгээс ирдсэн би ихчтэйгээ зүг хот ороод яг тэр чагсаал цуглааны хажуугаар явж л байсан. Анх удаага тийм олон мянган хүн цугласан байхыг хараа сүрдэж ирсэн. Цагаан хоолоогоор тэгж энэ тэр ярьж байгааг би нүдэрээ харж ирсэн. Тэр утгаараа би өөрөө ардчлалд их илэгтэй ч гэдэм үү те. Тэгээ сүүлд ингээд ухаан ер нь яг хэвээр бидний үеийн залуус арчилд илэхтэй шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Гэхдээ энэ арчилсан нам бол арчлыг одоо хөгжүүлэх, хэрэгжүүлэх улсууд мөн үү биш үү гэдэг дээр л өнөөдөр эргэлзээ гарч эхэлж байгаа байхгүй. Та бол яг хэвээр өөрийнх нь 2 жил одоо тийм ээ 3 жил хөөцөлж байгаа ажилд нэг нааштай хариуд уурсан учраас сэтгэл өндөр байна. Энэ бол таныг буруутгах шалтгаан биш л дээ. Харин тийм ингээд нааштай дугуурч байна гэдэг чинь энэ буруу биш шүү дээ. Буруу биш. Тийм учраас та дэмжиж байна. Ойлгомжтой. Ер нь яаж бодоод үзсэн бид нар нэг Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын шороог одоо түшиглээд нэг үйлдвэр барина гэдэг жижиг л асуудал واخгүй та. Иннээс цаан чинь. Гэтэ би ерөнхий сайд байсан бол өчнөө олон ажил байна шүү дээ. Овоолгыг чинь танд өгчихөл юм байна. Өчнөө олон ажил байж хахад тэр юмаа хийхгүй энтэй ноцолдоод иж болохгүй шүү дээ. Ийм жижиг асуудал хурдан шийдэх ёстой шүү. Тэгэхэд ардын намын засгийн газар ийм жижиг асуудлыг шийдэх чадахгүй байсан байхгүй юу? Яг л хамтарсан засгийн газар гэж яриач тээ. Уу яг сүүлд тэгээд бас над алтан уугийн чинь шадар сайдл байлаа шүү дээ. Тэгтэл шадар сайд бол асуудал шийддэг алх барьж байгаа хүн биш шүү дээ. Батолго сайд хэлсэн шүү дээ. Алх барьж байгаа хүн бүгд хадасыг зөхөд. Яг үнэ алх барьж байгаа хүнд бол бусад хүмүүс хадаас шиг л харагддаг юм байна л да. Тэгэхээр өнөөдөр алтан уугийн сайд өөрөө алхаа барьж байгаа юм чинь асуудлыг шийдэхэд за танд амжилт хүсье. Өөдрөг байна. Сайхан мэдээ сонсогдож байна. За тэгээд
Өмнөх засгийн газар та ингээ яваад өчнөө муулууллаа. Одоо хэвлэл мэдээллийн хандлага өөрчлөгдөө танд. Хэвлэл мэдээлэл яг үдэ тэгээд яг ингээд засаг төрийн ирэх барьж байгаа хүмүүс дээр асуудал ирэхээр л хэвлэл мэдээллийн анхаарлаа хандуулах юм л да. Түүнээс биш яг нийгэмд хэрэгтэй юм бодтой ажил байна шүү гэд жижиг гítэлгүй голохгүйгээр энийг хэвлэл мэдээллийн араас нь хөөцөлтөд явахгүй л байна л да. Тэр нь бас хэвлэл мэдээллийн одоо хөгжил, улс орны хөгжил тэ холбоотой. Дээрээс нь энэ Монгол улсын бас нэг нүүр царай юм болоо да гэж би бодож байгаа. Цаг нь болохоор энэ мэт асуудал бол төрийн асуудлаас илүү чухал байх болов. Одоо бол танд нээлттэй болсон юм зү. Өмнөх засгийн газар яг таныг ингээд нөө засгийн газрын эсрэг ингээд олон долоо юм яриад яваад харч нь бол заримд нь бол хадгал байсан баг. Олон долоо ер нь бол та ерөнхий сайдыг уурлуулад яачаад очиж жагсаал цуглаа хийгээд ингээд тэр засгийн газрын бодлогот нийцэхгүй л ажил хийгээд яваад байлаа шүү дээ. Одоо бол хэвлэл таны өмнө нээгдсэн үү? Тэгэхээр хэвлэл мэдээллийн хувьд бол яг нэг үе одоо бас ерөн зүгээр ардын намын үд ч гэсэн бас хэвлэл мэдээлэл гайгүй байхын үед байсан. Гэхдээ нөгөө ингээд чухал асуудлыг ингээд сэтгүүлчид өөрсдөө нэг ингээд гүйж ирээд сурвалжлаад бүр ингээд асуудлыг гаргад тавиад ингээд сэтгүүл зүүн үүднээс хөөцөлдөд явах тэр талаараа бол ер нь дутмаг байсан. Одоо ч гэсэн тийм л байна. Тэр бол засгаас гэхээсээ илүүтэйгээр сэтгүүлчдээс өөрсдөө та ер нь яагаад цензургүй ярианд орё гэдээсэн юм? Мэдээж орон нутаг даяар гардаг бас тийм том телевиз бол биш шүү дээ. Манайх ч юм бол кабелийн сувг шүү дээ. Тэгэхээр яг ерөнхийдөө манай асуудлыг шийдэх гэж байгаа ийм одоо цаг үе тохиож байгаа учраас тийм үү? Төр засагт ч тэр ард иргэдэд ч тэр хандах ёстой. Үзэл бодол нөхцөл байдлыг илэрхийлэх ёстой. Мэдээлэл хүргэх ёстой гэж ойлгосон тий. Тийм учраас танаа энэ ярилцлага бол харьцангуй хугацаа нь урт чөлөөтэй ярьж болох үз. Тэгээ өөрөө чинь бас ур чадвар байна те. Нэг бас нэг хэрэгтэй талаас нь хүнийг бас нэг яриулаад нэг ард түмний сонсох юмсан мэдхийсэн гэж хүсэж байгаа юмыг бас асуугаад байгаа юм болов гэж ингэж харсан. Тийм учраас хэрвээ одоо боломж гардаг бол энэ нэвтрүүлгээр ороод ингээд тодорхой асуудал хөндөд ярих гэсэн бодол байсан. Ингээд хүсэлтээ илэрхийлсэн хүлээж авсан явдалд бол сэтгэл их өндөр байна. Гэтэ та чи надад хэрүүл хийгээл яваад байсан биз дээ. Твиттерээр ч мессежээр хэрэгтэй л бүр баягдал залхаагаа үздэй нөө. Гэтэ ер нь бол ажлыг бүтээхийн тулд өөрөө шалтгааллах бүхнээ л хийх ёстой би. Тийм үү? Надад хөрөнгө мөнгө, мэдлэг чадвар, цаг хугацаа тий байгаа бүх юмаа би энэ ажилдаа зориулж байгаа. Тэгэхээр би таныг за ямар ч байсан манай нэвтрүүлэгт орох зочин муу юм байна гэх. Тэгээд нөө хариу өгөхгүй болохоор та улам уурлаад байгаа байхгүй. Тэгээд явагдсан баг. Ямар ч байсан олон нийтэд нээлттэй хөрөнгөний биржээр хувьцаа нь арилжаалагддаг. Засаглал нээлттэй, олон түмэнд хүртээлтэй, зөв зүйтэй үйл ажиллагаатай ийм сайхан компани байгуулагдана. Би бол өөрөө их хувьцаа эзэмшээд, асар их хувь эзэмшээд баяжий гэдэг ийм зорилгоор энэ компаниг байгуулаагүй. Гэхдээ ер нь бол мэдээж тодорхой хэмжээний сонирхол байгаа тийм үү? Сонирхолгүй хүн гэж энэ орчинд нэг ширхэгч байхгүй. Тэгвэл хэмжээ байх хэрэгтэй юм болгоно тийм үү? Хэмжээнээс хэтэрх юм бол тэр өөрөө утгагүй болчихно шүү дээ. Тийм учраас би бол ямар ч байсан тодорхой хэмжээнд нь байх болно л гэж ингэж бодож байгаа. За ингээд бид хоёрын нэвтрүүлгийн цаг дуусч байна. Ямар ч байсан асуудал чинь нааштай яваан байна. Та зөвхөн өөрийгөө бодсонгүй бас ард чинь 41 мянган хүн байгаа нь хэрвээ үнэн бол таны ажил бүтэх бах. Ингээд танд амжилт хүсье. Ямар ч байсан бидэнд одоо болцоолсон танаа телевизэд баярлалаа. Тэгээд эх орны төлөө, ард түмнийхээ төлөө байгаа юмаа дайчилж ажиллаж байгаа засгийн газарт бас амжилт хүсье. За ард түмний хувьд бол манай энэ Зэсгэрдний хувь компани үйл ажиллагааг сайн харж байгаарай. Энэ бол зөвхөн Эрдэнтийн нэг 40 хэдэн мянга ч юм уу Эрдэнтийн 90 мянган хүний асуудал биш ээ. Компани асуудал шийдэгдээд ирэхээр хөрөнгөний биржээр нээлттэй арилжаа явагдахаар энэ хувьцааг бол Монголын өнцөг булан бүрт амьдарч байгаа хүн болгон эзэмшиж болно. Ингээд ашиг шимийг хүртэнэ. Ингээд энэ компани үйл ажиллагаа цаашаа тэлээд томроод явнаа. Энэ бол дөнгөж эхлэл. Тийм учраас биднийг дэмжээрэй. За уулзаалгасан та бүхэнд баярлалаа. За баярлалаа. За ингээд цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр төгсөж байна. Эх 7 хоногийн даваа гарагийн 21 цаг хүртэл баяртай үзэгчтэй. Ер нь яхаараа нэг хүн Чингис хааны тухай кино ихтэй ингэж зовж явах хэрэгтэй тийм. Төрийн бодлого гэдэг нь хайцсан. Үс ахвар Монголын улс төрд орж ирлээ. Та нэрээ үс санаад байгаа юм шиг байна. Надаа үс санаж юу ах вэ? Би болоо түрүү хэлсэн шүү дээ. Шудраг ёсон төлөө юм. Арчлалын төлөө юм. Энэ Улаанбаатарч бидний 90 орны эцэст
Бүрэлдэхүүнийхээ энэ зал их дуртай юм аа тий. Ардын намд бол бас элсэх гэж очсон чинь намайг болохоор намын нэг сэв суулгана гэдэг аваа. Бас нэг сайхан гэдэг хүнийг бол танаа намд яг хүчтэй жийж гаргаж өндөр хайсан юм шүү дээ.